За бүгд өнөөдрийн хичээлээр эхлээд та бүхэнд нэг бичлэг үзүүлэх гээд сонгосон байгаа. Гэрлээ хамтарч эхлэе. Бичлэгээ бүгдээр үзье. За энэ дууг сонсч ирсэн үү? Ямар дуу юм бол? Ардчилсан хөвсгөл тий? Ардчилсан хөвсгөл. За өөр энэ дуунд сайн ингээ бичлэг дээр харагдаж штэ. Юу харагдаад тах шүү? За. Хэл хавхал дээр халамжийг сүрсэн үсгэлэн чигсаа. За өөр юу харав таад? Өөр энэ дуу юу үлдгэн? Юу мэдэх вэ? За. За. Хүний эрхийн төлөө ямарсан тэмцсэн юм байна те. За өнөөдөр бид нар ямар нийгэмд амьдарч байна гэж ярьдаг билээ? Ардчилсан нийгэмд амьдарч байна гэж ярьдаг те. Өнөөдөр бол бид нар ардчилсан нийгэмд амьдарч байна гэж ярьдаг. Тэгвэл өнөөдрийн маань хичээл ямар хичээл орох гэдэг юм бол ямар сэдвтэй юм бол? Таад юу гэж бодож байна? Ардчилсан хөвсгөл. За ардчлалын тухай орох гэдэг шиг байна. За ардчлалын тухай таад юу мэдэх вэ? Зөндөө сонссон. За энд хүн бүхэн тэгш хэрэгтэй. За тэнд сонгох эрх. За өөр за энэ бол ардчилсны бас нэг шинж те. За өөр юу мэдэх вэ? Ардчилсан нийгэм гэж. Ардчилсан нийгмээс өмнө тэгвэл ямар нийгэмтэй байсан? Социалист, коммунист нийгэмтэй байж тийм ээ. За эхлээд хичээлийн сэдвийг ярихаас өмнө багш нь та бүхэнд их сурвалжийн нэг ялгааны талаар ярих гэсэн. Их сурвалжийг дотор нь анхдагч, хоёрдагч гэж ангилдаг юм байна. Анхдагч, хоёрдагч гэж. За энд нэг хоёр их сурвалж ороод ирсэн байна. За бүгдээрээ цугтаа эхнийх нь унших уу? За болно. За би түрүү хэлсэн те их сурвалжийг анхдагч, хоёрдагч гэж ангилдаг гэж. Одоо хоёр дахьыг уншичаад хэдүүлээ энэ хоёрын аль нь анхдагч, аль нь хоёрдагч гэдгийг ялгая. За хоёр дахь уншъя. Зөвлөлт холбоотой улсын зүүн Европын өрсөн ардчилсан хөлсөс социализмын цаатан Монгол ардчилсан хөлсөс гарах матар зөвлөлт болсон юм. За одоо гараа өргөөд аль нь анхдагч юм болоо? За энд эхнийх нь. За хоёр дахь нь анхдагч гэж бодож байна. За энд эхнийх нь гэсэн яагаад эхнийх нь гэсэн? Учир нь энэ нэг хувь хүн өөрөө ингээд хуралд өөрийнхөө байр сууриас илэрхийлсэн. Тэгээд цүлд нь тэрнийх нь үр дүнд хувьсгал гарах болсон нөхцөлийг нь тайлбарлаж ирсэн учраас. За яг зөв. Эхнийх нь маань хувь хүн хийсэн гэдгийг яаж мэдв?
их турлалтаас ихтгэлээд байна шүү дээ. Доор нь Горбачев гэж бичсэн байна тий. Энэ маань өөрөөр хэлбэл тэр Горбачевын хэлсэн үг байна шүү дээ. Тэгэхээр эндээс энэ бол анхдагч их сурвалж юм байна гэдэг нь гарч ирж байна. Энэ хүний ярьсан үжил дээр тулгуурлаж дараагийн дүгнэлт гарч ивэл юу ах вэ? Хоёр дахь их сурвалж болох юм байна. Тэгэхээр хоёр дахь маань хоёр дахь их сурвалж. За та хэдийн үед жишээлбэл та хэдийн тухай би жишээлбэл мэдээ гэвэл надад өгөх та хэдийн тухай анх дахь их сурвалж бол нэгдүгээр та хэд өөрөө. За эсвэл та хэд байхгүй бол та хэдийн төрсний гэрчилгээ. Анх дахь сурвалж мөн үү? Мөн. Харин тэрэн дээр тулгуурлаад одоо би юмаа биччихвэл та хэдийн тухай мэдэх гээд нэг хүн надад миний бичсэн юмыг уншиж байвал тэр бол хоёр дахь их сурвалж юм байна тий. За энийг эхлээ мэдээд авчээ. Бидэн дараа дасгал ажил хийхэд хэрэг болох юм. За дараагийнх нь маань их сурвалжийн төрөл гэж байгаа. Их сурвалжийг дотор нь олон янзын төрөл болгодог. Энд бол зүгээр жишээд авсан нэг 4 төрөл байна. За эхнийх нь. За дараагийнх нь. Дараагийнх нь. За тэгээд өргөх бичиг. Түрүүн Горбачевын аль нь вэ? Хэлсэн үг байна тийм ээ. За ийм их сурвалжийн дотор нь анх дагч, хоёр дагч гэж ангилгаас гадна төрөл болгохын үед ингэж бас төрөл болгох юм байна шүү. За одоо хэдүүлээ яг хичээлийнхэн гол сэдв рүү оръё. Бид нар нэг таамаглалыг төвшүүлчихэд байгаа тийм ардчлалын тухай үгч байхаа гэж. Үнэн байна уу үгүй юу? За сэдв маань юу гэж байна? Монгол улс ардчлалын эхэнд. За Монгол улс ардчлалын эхэнд гэдэг хичээлийн маань сэдв байх нь. За дэвтэр дээр сар зүгээр тавиад хичээлийнхэн гарчгийг тавьчих. За одоо хэдүүлээ өнөөдрийн хичээл маань ямар зорилготой юм бэ гэдгээ зорилгоо харъя. За бүгдээрээ өнөөдрийн зорилгыг уншъя. Зорилго маань юу гэж байна? За уншъя. Мэдээллийг тайлбарлан Монгол улсад ардчилсан хувьсгал гарах үеийн толгой нөхцөл байдлыг судлах. Их сурвалж задлан шинжлэх арга барил суралцах. За энэ хоёр зорилгын төлөө бид нар өнөөдөр энэ цагийг өнгөрөөх нэ. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө явах нь шүү. Багшлан та бүхэнд эхлээд энэ сурах бичгийн хуудас энэ ажлын утас байгаа. За тарааж өгсөний дараа юу хийх яах ёстойг тайлбарж өгье. За. Энэ нэгт их сурвалж, энэ хоёр дахь нь, энэ гурав дахь нь. Ингээ 3 их сурвалж байгаа. Энэ 3 их сурвалж дээр бид нэр ажиллана. За энийг мэдээж ажиллахын өмнө эхлээ маш анхааралтай уншина. Анхааралтай уншичаад ажлын удас 1 гэж байгаа. Ажлын удас 1-ийг ажиллана. Ажлын удас 1-ийг яаж ажиллах вэ гэхээр анх дагч, хоёр дагч гэж байгааз. За энэний дор нэгт их сурвалж маань анх дагч юм уу, хоёр дагч юм уу? Тэрний дор хэрвээ анх дагч гэж үзэж байгаа бол тэндээ нэмэх тавь. Хоёр дахь нь хэрвээ хоёр дагч гэж үзэж байгаа бол хоёр дагчийн гэдгийг харалдаа нэмэх тавь. Тэгээ ард нь юун тухай өгүүлсэн байна вэ гэдгээ бичнэ. За даалгавар ойлгомжтой юу? За даалгавар ажиллахад хүүхдүүдээ хугацаатай. Тэгээд даалгавар дууссан бол яг хугацаанд нь дуусна. Цагаа маш сайн баримтлана. За 5 минутын хугацаа өгье.
хүчний орлого нь ямар байна гэж байна. Энэ хоёр дахь чинь шүү дээ. Энэ анх дахь энэ 1 2 3. За одоо бидний ажлын хуудас маань 2 гэсэн бас нэг энэ бүглэх юм маань үлдчихэж байна. За дахиад саяныхан 3 их сурвалжийг дээр ажиллана. За юу хийх вэ гэхээр ажлын хуудас 2 дээр баримтын их сурвалжийн төрөл гэж байна. Энэ дээр юу бичих юм бол? Хэлсэн үг, ухуулах, тий өргөх бичиг аль нь юм бэ гэдэг бичнэ тий. За ард нь хэн зориулсан, хэн бичсэн, ямар зорилгоор бичсэн бэ? Тэгээд юу шийдэхийг хүсэж байгаа, үр дүн нь яах гээд байгаа. Тэрийгэ бичнэ. За энэ даалгавар өгье. За энийг 8 минут явах цаа өгье. За одоо бид нэр 2 ийм ажлын хуудас ажиллачлаа тий. За одоо хоорондоо ярилцсан байгаа баг болгоно одоо 5 хүн. За баг болгохдоо яах вэ гэхээр байран дээрээ л баг болчих юм. Маш амархан. 1 2 3 4. Энэ 4-ийг баг. 5 2 аргашаага хараад ингээд сууч. За энд бас 1 2 3 4. Нэг баг. Bueno. За наа чи тарааж өгсөн утсан дээр юу хийх вэ гэхээр хүүхдүүдээ. За наашаа анхаарч сонсоо. Гарал 3 их сурвалж маань эндээ байж байна тий. Энд 3 гэдэг маань 3 их сурвалж маань. Гарал гэдэг маань анхдагч, хоёрдагч тодорхойл. Хоорондоо ярилцаад та хэд нэг жоохон зөрөөд байж магадгүй тий. Тэгвэл тэрийг нэг шийдэлд хүрээрээ за. Тэгээд төрөл гэдэг маань хэлсэн үг нөгөө илтгэлүү тэрийг явчихна. Гол санаа тэр одоо энэ их сурвалж дээр юун тухай үгүйсэн гол санаа хамгийн гол нь юун тухай байсан. Тэгээ энэ дээр дүгнэлт гэдэг маань энэ 3 их сурвалж маань нийлээд яг юуны тухай өгүүлээд байгаа юу шийдэх гээд байгаа яагаад энэ бодвол энэ их сурвалжууд гарсан тэрэнд хариулж ингэж бичих нэ за цагаа барина хугацаа 13 минут хүүхдүүдээ 13 минут хэмжээ одоо маш бага тийм бол ямар нэгэн дундаж хэмжээс тэрнтэйгээ ямар нэгэн хэмжээс юу адилхан тийм үстэй адилхан өөрчлөлтөө нэг хүн одоо хэмжээ
Хамгийн гол нь ардын хурал болон Монгол дайгуулж ажиллагааг болгож нийгэм рүү хандуулахыг хүссэн байгаа гэдэг тийм аа. За хугацаа бол одооний дүрмээр үлдсэн байна. Дүрмслээ бичээг байгаа багууд дүрмсэл рүү ороод цаг дуусч байна. Эхний баг маань дуусч байна. За бүр бэлэн болсон гэж бодож байгаа баг нь байвал энэ дээр гараад цаасаа За багууд маань дууссан юм байна тийм ээ. Одоо багаас нэг илтгэгчид гарч өөрийнх нь багийн хийсэн ажлыг танилцуулна. За 1-р багаас багийн 4 дахь гишүүн, 2-р багаас багийн 3 дахь гишүүн, 3-р багаас багийн 2 дахь гишүүн, 4-р багаас багийн 1 дахь гишүүн. За эндээс багийн 4 дахь гишүүн, 3 дахь гишүүн. За гарч эхлээд 1-р багаасаа гараад. За өөрийнхөө хийсэн ажлыг танилцуулна. Тэгээд хүүхдүүдээ нэг зарчмаа маш сайн баримтлаа. Нёгийг анхааралтай сонсъё. Ингээд сонсож байгаа явцад манаата давхцаж байгаа эсвэл санал эсрэг байгаа юм юу вэ? Тэрийгээ сайн анзаараарай. Бичиг насаар анхдагч байсан. Яагаад гэвэл төлөвлөлт хийсэн тэр хүний хувийн үйл бодлоо. Тэгээд гол санаа нь гэхээр нэг хүн дануудад фонтны хэмжээг өсгөх. Тэгээд дүгнэлт нь тэгээд хоёрдоос сурч чинь гэхээр хоёрдогч гэж үтгэдэг төрөл насаар ухуулах болсон. Тэгээд гол санаа нь гэхээр нам цэгийг хөгжүүлэх тэгээд тэр нам цэгийг шүүмжилсэн. Тэгээд гурав сурч чинь гэхээр хоёрдогч гэдэг. Тэгээд төрөл нь өргөх бичиг. Тэгээд гол санаа нь гэхээр Монгол улсын үндсэн хуулинд өөрчлөлт шинжилгээ хийх. Тэгээд энэ гурвын багцлаад дүгнэлт нь гэхээр эдийн засаг болон нам цэгээ хөгжүүлж хүний эрхийг дээдэж үндсэн хуулинд өөрчлөлт шинжилгээ хийх. Манай. За баяр хүргэе. За 2-р багийн гишүүн. Анхдагч тэгээд төлөв болохоор хүний хэсэг тэгээд гол санаа одоо хүн хэцүү байдлаа өөрчлөх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд 2-р хэсэг чинь 2-р зүйл дээр байсан. Тэгээд ухуулах тэгээд гол санаа нам засагтаа арга хэмжээ авах гэсэн. Тэгээд 3-р хэсэг чинь 2-р байсан бол тэгээд өнгөх бичигтэй нүүн ардын яг ороод үндсэн хуулийн шаардлууд энэ тавьсан шаардлагуудыг биелүүлэх гэсэн. Энэ дүнлэлт болохоор тэр үеийн Монгол улс ачлыг хөтлөж байгаа. Нөө энэ хөдөлгөөн байсан болохоор нөө тэр үеийн одоо хэцүү байдлыг хэлж ачлыг. За баярлалаа. За 3-р баг.
Энэ манайг хийсэн юм байна. Тэгээд баримтчиг дээр болохоор 3 баримтчигээс дээр эхнийхэн баримтчгийг анхдагч, хоёрдогын анхдагч, хоёрдогын хоёрдогч, гуравдогын хоёрдогч гэж үзсэн байгаа. Тэгээд төрөл нь болохоор баримтчигийнхээ ард нь одоо байсан болохоор тэгээд гол санаа нь болохоор эхнийхэн баримтчин дээр болохоор нэг хэсэг байсан. Хэсэгүнд болохоор өөрчлөлтийг одоо харуулсан бас. Хоёр дахь нь болохоор нам засгийн ард иргэдэд анхааралтай гэх үгнээс болсон гэж. Тэгээд гурав дахь нь болохоор үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах талаар бас. Тэгээд өнөлт нь болохоор ардчилсан хувьсгалын хавцааг улс орондоо хэрэгжүүлэхийн тулд зарим нэг зүйлсийг өөрчлөлтөнд шимжих болсон. За. Эхнийх нь болохоор анхдагч гэж үзсэн. Тэгээд төрөл нь хэлсэн үг. Гол санаа нэг хүнд ногдох фондын хэмжээг Европын түвшинд төлөвлөх. Хоёр дахь нь болохоор хоёрдогч гэж үзээд төрөл нь ухаалах хуудас. Гол санаа ард иргэдийн байдлыг нам засгаар шийдвэрлэх. Гурав дахь нь анхдагч гэж үзээд төрөл нь өргөгдөж гол санаа үндсэн хуулинд өөрчлөлт оруулах. Төрөл нь бүгдээр Монгол улс ардчлалыг дэлгэрүүлж ард түмний эрх ашигыг хамгаалсан улс орныг хөгжүүлэх. За дараагийн багийн гишүүн. Үнэхээр их сурвалжны болохоор гал нь болохоор анхдагч, хоёр дахь нь болохоор хоёрдогч, гурав дахь нь болохоор бас хоёрдогч гэж үзсэн. Харин эхний их сурвалжийн төлөв нь болохоор хэлсэн үг тэгээд гол санаа нь болохоор өөрсдийг хайж дэлхийн жишгт төвцгүйц болох гэсэн байгаа. Харин хоёр дахь их сурвалжны болохоор ухуулах хуудас тэгээд гол санаа нь болохоор ядуу буурай байдлыг таслан зогсоохыг хүссэн байсан. Харин гурав дахь их сурвалжны болохоор төлөв нь болохоор өргөх бичиг, гол санаа нь болохоор ардын хуулийн итгэжүүлж ард түмэн рүү чиглэж ардчлал бий болгох гэсэн байгаа. Тэгээд дүгнэлт нь болохоор тухайн үеийн нийгмийн байдлыг зогсоон ардчлал үүсгэх ихэнх үеийн асуудлуудыг шийдвэрлэх явц гэж үзсэн байгаа. За баярлалаа. Тэгээд манай эхний их сурвалжийн анхдагч их сурвалжийг үзсэн байгаа. Тэгээд төлөв нь болохоор хийсэн учраас энэ тэр хүн болохоор ард иргэдтэй зориулж хийсэн. Тэгээд гол санаа нь болохоор хүний хөдөлмөрийг шударгаар өнгөлүүлэх гэж хэлсэн. Учир нь Европт болохоор хүний хөдөлмөрийг 40 фондоор үздэг бол манай улсад 3.1-ээр түүний 3.1-ээр үздэг. Тийм учраас гол санааг ингэж үзсэн. Тэгээд хоёр дахь их сурвалжийг хоёр дахь гэж үзсэн. Төлөв нь ухуулах хуудас улс орныхоо төлөв байдлыг нам засагтаа мэддэг. Учир нь нам засаг хэрвээ ард иргэдтэй ямар нэгэн арга хэмжээ авсан бол ард иргэд нь болохоор тийм нам засагтаа тэгээд ухуулах хуудас мэддэхгүй байсан. Тэгээд гурав дахь их сурвалж нь болохоор хоёр дахь гэж үзсэн. Төрөл нь өргөх бичиг улс ард иргэд нийлж агаад үзэл бодлоо нэгтгэн улс төрдөө өргөх бичиг болгон мэдэгдсэн. Тэгээд энэ гурыг нийтэн дүгнвэл хүүхний эрхийг дээдлэн хөдөлмөрийг нь шударгаар үнэлж улс орон нийгмийн шинжилэн жинхэнэ ардчилсан улс болохыг зорьсон гэж манай үзсэн байгаа. За бидний маань хийсэн ажлууд хоорондоо бас зөрөө бол байна тий. За гэхдээ бид нэр бүгдээрээ их дүгнэлт маань нэг утгатай болж байгаа нь харагдчихээн тий. Өөрөөр хэлбэл юуг өөрчлөх гээд байсан бэ? Тэр үеийн нийгэм болохгүй байсан юм байна.